Сайн байцгаана уу? Ингээ эхнийхээ хичээлээр уулзч аваад маш их баяртай байна. За би эхнийхээ хичээлээрээ та бүхэндээ дотор байранд амьдрах, гадуур байранд амьдрах хоёрын ялгаа, мөн дээрээс нь хэрвээ та гадуур байранд амьдрах гэж байгаа бол хэрхэн яаж байр олох вэ? За мөн одоо ер нь 50-ны байрнуудын дундаж үнэ ямар хөө байд юм бэ гэсэн сэдвийн талаар ярьж болно. За миний хувьд хэм бол би дотор байранд амьдардаг. За яагаад дотор байрыг сонгосон бэ гэхээр нэгдүгээр safety, хоёрдугаар харьцангуй хямд зардалтай, гуравдугаар хэм бол сургуультайгаа ойрхон учраас маш хялбар байдаг. За дотор байранд болохоор 4 хүний өрөөтэй, 2 хүний өрөөтэй, 1 хүний өрөөтэй гэсэн юм 3 ангилалд хуваагддаг. За 4 хүний өрөөтэй байранд болохоор 11,000 тенээс 13,000 тенийн хооронд байдаг. За энэ нь Монгол мөнгөөр ярих юм бол 800,000-аас сая 100,000 төгрөгийн орчим байдаг. За энэ эдгээр ярьж байгаа үнүүд нь бүгдээр нэг семестрийн үнүүдийг санаарай. За 2 хүний байранд болохоор 16,000 тенээс 18,000 тенийн хооронд байдаг. За энэ нь Монгол мөнгөөр ярих юм бол сая 400,000 төгрөгнөөс сая 500,000 төгрөгийн орчим гэсэн үг. За нэг хүний байранд болохоор 20,000 тенээс 23,000 төгрөгийн 23,000 тенийн орчим байдаг. За энэ нь Монгол мөнгөөр ярих юм бол сая 900,000 төгрөгнөөс 2 сая 200,000 төгрөгийн орчим хэлбэлцдэг гэсэн үг. За эдгээр зардал дотроо одоо эдгээр ханш үн дотроо дотор байрны маань уус цахилгаан бүх юм нь багтаад байж идэг. За хэрвээ та гадуур байранд амьдрахыг хүсэх юм бол одоо энэ харагдаж байгаа эдгээр сайтуудаас та байраа олоод захиалаад одоо эзэнтэйгээ уулзаад холбогдох боломжтой байгаа шүү. За тэгээ гадуур байрны хувьд гэх юм бол сар сардан төлбөрөө төлөх боломжтой байдаг. За гадуур байрны тухайд эхлээд орохдоо мөн депозит буюу одоо урьдчилгаа мөнгө өгөөд тэгээд нэг 2 сарынхаа мөнгийг ч юм уу эсвэл сар сард ингээд мөнгө өгөх боломжтой байдаг. За 50-ны одоо гадуур байрлахад дундаж хүртэх нь болохоор нэг сарын 4,000 тенээс 10,000 тенийн хооронд байдаг. Ягаад ийм зөрүүтэй байдаг вэ гэхээр мэдээж таны амьдарч байгаа байрны чинь байршлаас шалтгаалаад ингээд ийм үнийн зөрүүтэй байдаг шүү. За тэгээд 4,000 тенээс 10,000 тен болохоор Монгол мөнгөөр болохоор 300,000-аас 900,000 төгрөгийн хооронд гэсэн үг сарын. За тэгээ энэ дээрээ болохоор зарим байр маань тог ус цахилгаан бүгд багтаагүй байдаг гэдгийг анхаараарай. За тэгээд миний эхний хичээл минь таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Сайн байцгаана уу? 2 дахь удаагийнхаа бичлэгээр уулзж байгаад маш их баяртай байна. За 2 дахь удаагийнхаа бичлэгээр би та бүхэндээ амжиргааны зардлын талаар ярьж болно. За 50-ны амжиргааны зардлын талаар ярьж байгаа юм чинь мэдээж яриг эхлээд хоолны зардлыг ярьсан зүйтэй болов уу гэж би бодлоо. За хоолны зардлын тухайд гэх юм бол 50-ны их сургууль болон сургуулийн ойр орчмын зоогийн газруудын хоолны үнэ нь 60 тенээс 90 тенийн хооронд байдаг. За энэ Монгол мөнгөөр 6,000 төгрөгнөөс 9,000 төгрөгийн хооронд гэсэн үг. За тэгээд хаяа нэг найзтайгаа гараад нэг гоё хоол идэх үе байдаг шүү дээ. За одоо гадуур хоол гэж нэрлэжээ. Гадуур хоол маань болохоор 120 тенээс 300 тенийн хооронд байдаг. За энэ Монгол мөнгөөр 12,000 төгрөгнөөс 30,000 төгрөгийн хооронд гэсэн үг. За миний хувьд хэм бол би өдрийн 3 мэдээж ярих хоол иддэг. За тэгээд өглөө оройныхоо хоолыг гэртээ өөрөө хийж иддэг. Өдрийнхөө хоолыг болохоор хичээл дээр идэх болохоор сургууль дээрээ идчихдэг байгаа. За тэгээд сарын хоолны хэрэгцээний мөнгө гэх юм бол сардаа нэг 4,000 тенээс 5,000 тенийн хооронд зарцуулдаг. За энэ Монгол мөнгөөр 400,000-аас 500,000 төгрөгийн хооронд гэсэн үг. За унааны зардлын тээврийн зардлын хувьд гэх юм бол миний амьдарч байгаа Тайжун гэдэг хот маань өөрөө автобус нь 10 км тутамдаа өнгөө явдаг. Тийм учраас миний сарын тээврийн мөнгө нь болохоор тэт төгрөг байдаг. За хаягийн такситай хувьд байдаг. За таксинд болохоор 50-нд 1 км 15 тгээр тооцогдож явдаг байгаа. Ойролцоогоор Монгол мөнгөөр бодох юм бол 1 км 1,500 төгрөгөөр гэх юм уу? За ингээд та бүхэндээ 2 дахь бичлэг минь таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. За
За сайн байцгаана уу. Дараагийнхаа бичлэгээр уулзж аваад маш их баяртай байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ суралцангаа ажиллах талаар ярьж байгаа. За тэгээд Тайваны хувьд гэх юм бол мэдээж сурагч хүн ажиллах боломжтой байдаг. За гадаа сурагчдын хувьд гэх юм бол 7 хоног 20 цагийн ажиллах эрхийг өгдөг байгаа. За тэгээд ажил одоо хийхийн тулд та бүхэн ажлын үнэлтэд байх хэрэгтэй. За тэгээд ажлын үнэлгийг хэрхэн захиалах талаар би энэ линкээр ороод энэ линкийг тавьчих. Тэгээд би мөн яг хэрхэн захиалах талаар бяцхан бас зөвлөгөө та бүхэндээ энэ бичлэгийн араас хүргэнэ. За тэгээд ажлын үнэлтэд болсноор та ингээд эдгээр аппликейшн одоо энэ ингээ аппликейшнийг тавьчих. За эдгээр аппликейшн руу ороод та өөрийнхөө мэдээллийг тэндээ бөглөөд за тэгээд мөн хэрэг та ингээ Тайжун хотод амьдардаг, эсвэл Тайбэй хотод амьдардаг бол амьдарж байгаа хотынхоо нэрийг бичээд за тэгээд аль дүүрэгт ажил хийхийг хүсэж байгаа тэр дүүгээ бичгээд таны ингээд бүхий л одоо ажлын мэдээллүүд нь гараад ирдэг. Тэд аль дүүрэгт ямар одоо хүний хэдэн дүүрэгний цалинтай ингээ ажил авах бүх мэдээллийг энэ дээр бичээд өгсөн байдаг. За тэгээд та тэр аппликейшнээрээ ороод тэр захиралтай холбоо бариад тэгээд мөн цаг тавлаад ярилцлаганд орох боломжтой байдаг. За тэгээд тэрнээс гадна сургууль дээр ажиллах, гадаа сурагчдын сургууль дээр ажиллах боломжтой байдаг. За миний хувьд гэх юм бол би International Office дээр ажилладаг байгаа. За тэгээд хэрвээ таны айл нэг хэлчин маш сайн байх юм бол одоо ингээд ажилд орох бүрэн боломж бол 50-нд байдаг. За тэгээд мөн дээрээс нь та өвлийн амралт, зуны амралтаараа та цагийн хязгаар байхгүйгээр ажиллах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол ажиллаад одоо өөрийнхөө өдөр тутмын зардлыг ч юм уу эсвэл өөрийнхөө сургалтын төлбөрийг олоод авах бүрэн боломжтой байдаг. За тэгээд энэ удаагийн бичлэгээр хамт байсан баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу. За Тайван дээр ирснээр ямар бичвэр баримтыг бүрдүүлдэг вэ талаар та бүхэндээ багахан мэдээллийг хуваалцъя. За Тайван дээрсэн хүн болгон эхлээд сурагчийн визээр ороод хэрвээ та сурагч бол сурагчийн визээр ордог. За тэгээд сурагчийн визээр ирсэн тохиолдолд Тайван дээрсэн дараа 14 хоногийн дотор та оршин суух үнэмлэх буюу ARC гэдэг зүйлийг захиалж авдаг байгаа. За тэр ARC маань болохоор 1000 NT буюу Монгол мөнгөөр 100,000 төгрөгийн үнэтэй. За тэгээд та тэр төр оршин суух үнэмлэх маань өөрөө нэг жилийн хугацаатай байдаг. За тэгэхээр та одоо яг эх жилэндээ энэ жилийн 9 сарын 15-нд захиасан бол та эх жилийн 9 сарын 15-нд мөн дахин ARC-га сонгуулаад жил болгоно сонгуулдаг байгаа. За тэгэхээр ARC-тэй тохиолдолд одоо сурагчийн виз ямар ч хамааралгүй байдаг. Одоо ингээд сурагчийн визний хэрэг байхгүй болсон гэсэн үг. За тэгэхээр та ерөнхийдөө энэ дэрсэн тохиолдолд визний хугацаа дуслаа гэж санаа зовлон хэрэг байхгүй ARC-га сонгуулаад явах боломжтой байдаг. За тэгээд өөр гэх юм бол эрүүл мэндийн одоо даатгал буюу insurance гэж байдаг. За тэгээд эрүүл мэндийн даатгалтай байвал Тайван эмнэлгийн бүхий л талын тусламжийг маш хямдханаар авах боломжтой байдаг. За эрүүл мэндийн даатгалыг та Тайванд ирээд 6 сараас дээш хугацаанд амьдарсан тохиолдолд авах хэрэгтэй байдаг. За эрүүл мэндийн даатгал маань үндсэндээ 5,000 NT буюу Монгол мөнгөөр 500,000 төгрөг байдаг. За энэ нь болохоор нэг семестрийн мөнгө гэдэг. За тэгээд та эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд за жишээлх юм бол та ямарваа нэгэн хагалгаанд орлоо. За тэр хагалгаа магадгүй 5 сая төгрөгийн үнэтэй хагалгаа байлаа гэхэд та эрүүл мэндийн даатгалтай байх юм бол тэрний 70-аас 80% хөнгөлөлт авдаг байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал бол Тайванд маш чухал байдаг. За мөн шүтээ үзүүлэх, бие үзүүлэх энэ бүхэл зүйлүүд дээр маш хямдхан байдаг учраас би таныг хэрвээ Тайванд ирсэн бол эрүүл мэндийн даатгал авахыг зөвлөж байна. За ингээд энэ удаагийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Баяртай. Сайн байцгаана уу. Ингээд хамгийн сүүлийн бичлэгээр уулзж аваад маш их баяртай байна. За тэгээд хамгийн сүүлийнхаа бичлэгээр би та бүхэндээ миний зүгээс өгөх 3 зөвлөгөө хүргэх болно. За миний зүгээс өгөх 3 зөвлөгөөний мэдээж номер 1-р та гадаад ирснээр бие даах чадварыг эзэмших хэрэгтэй. За яагаад гэхээр та мэдээж хайртай бүхнээсээ холдоод, эх орноосоо холдоод хүний нутагт ирсэн тохиолдолд та өөрийнхөө хийж байгаа бүхий л зүйл дээр та өөрөө үүргийг хүлээж, өөрөө та хариуцлагатай байх хэрэгтэй болдог. Жишээлбэл ямар нэгэн юмыг бүхий нэгэнд найдах биш, та тэр зүйлийг өөрөө хийж сурсан байх хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр хамгийн түрүүнд бие даах чадвартай байх хэрэгтэй. За хоёрдугаар гэх юм бол миний зүгээс өөрөө шийдвэр гаргаад тэгээд гаргасан шийдвэртэй хариуцлагатай байх хэрэгтэй гэж санагддаг. За гуравдугаар гэх юм бол та мэдээж зорьсон зорилгоо хизээж мартаж болохгүй. За олон хүмүүс ингээд Тайванд ирээд тэгээ ингээд нэг зорилготой мэдээж ирсэн байгаа шүү дээ. Бүгдээрээ мэдээж та Тайванд ирэхэд зорилготой ирсэн байгаа. За тэгээ Тайванд ирэхдээ 4 жилийн хугацаанд
зарим хүмүүс ингээд өөрийнхөө зорилгоноос хазаах тохиолдол байдаг. Тэгэхээр та өөртөө өдөр болгон миний зорилго чинь юу гэлээ гэдэг зорилгоо маш сайн тодорхойлсон байх хэрэгтэй гэж миний зүгээс зөвлөмөр байна. За тэгээд энэ бүхий бичлэгт надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ямарваа нэгэн асуух зүйл байх юм бол надаас нэг асуух боломжтой шүү. За тэгээд баярлалаа. Баяртай.